Өнөөдөр миний хувьд гоё онцгой өдөр байгаа. Тэгээ яг нэг тийм амар сүртэй юм шилтэй. Би төхөөрөмжтэй пилатесэнд бүртгүүлээд тэгээд өнөөдрөөс явж эхлэх гэж байгаа. Энэ болохоор надад айгүй гоё. Нэг тийм жоохон айдастай, жоохон сандралтай тийм байна. Яг тэгвэл би нөгөө нэг тийм төхөөрөмжтэй албан суралцагчдыг тийм рилийг үзсэн чинь бүр ингээд унаж бариад хойшоогоо савж унаад амар юм байгаад ирлээ. Тэгэхээр аятайхан сурж чадах нь уу бас савж унах нь уу гэдгийг мэдэхгүй байна. Ямар ч тач тэгээд очоод бас гоё чадвал бичгийг бодно. Одоо болохоор 1:40 болж байна. Тэгээд би болохоор орой 6:30-аас явна. Хоолоо хийж идчихэд тэгээд гарч нэг дэлгүүр орч тасгалын эртөө зэдэр аваад тэгээд явах бодолтой байна. Тэр бол бас цаг нь болчих байх гэж бодож байна. Би болохоор гэртээ зүгээр ингээд тийм тасгалын богинохон шорт эдэр өмсөж хийдэг байхгүй юу? Тэнд бол тийм богинохон шорт морт өмсөж эхэндээ бол би чадахгүй гэж бодоод байгаа болохоор ямар ч тач нэг урт давъя гэж бодоод байна. За би болохоор одоо дахианы махтай дахианы мөч чанаад тэгээд шүлэнд нь мёг хийгээд юм будаатай хийж идэх чинь. Би нэрээ нэг юм шин хөл аваад тэгээд энэ болохоор нэг ийм юмтай. Тэгээд энийгээ салгаал шууд ингээд дараад эхлүүлж болдог хөөрх юм билий. Би болохоор нөгөө өглөө нь босонгуудаа шууд бичлэг хийж эхэлдэг тийм бичлэгнээс ер нь бол жоохон нэг удаа хийж үзэл хаширсан. Тэгэхээр ингээд өглөө хийдэг юмнууд маань айгүй удаашраад байсан. Айгүй цаг авдаг юм билээ ингэж бичлэг хийхээр. Тэгэхээр шууд өглөө хийдэг юмнуудаа бүгдийг нь хийчихэд тэгээд эхлүүлчихнэ. Хоолоо идчихэд одоо үсээ аваач тий хатааж исэн дээр юм шиг байна. Тийм аа. Хоол заяац нэг утгаатах юм. За одоо хоол болж байгаа хооронд газ үсээ аваач. Ажлуудаа яг зэрэг амжилтад явуул. Бас амар штэ. Яана. Хүргэлэрч ах шиг байна. Биш байсан байна. Миний манай пилатесийн газраас залгаж байна. Зөв цаг баталгаажуулаад залгаж байна. Альчуураа оруулчихыг мартчих. Туслуулаад гарах нь дээ. Хоолоо идчихэд шууд гарах болохоор ямар ч тач нэг нүүр мөрөө бэлтчихье гэж бодож байна. Хоолоо харангаа энд нүрээ янзлж байна. Би болохоор нүрийн их будахгүй гэж бодож байна. Очоод тасгал хийгээд хөлс мэс гарах юм чинь будаггүй байсан дээр штэ ер нь. Тэгээд одоо энэ сорим нөсөө толбноос одоо тэг юу гин чичгв дээ. Сая тоонороо түрхсэн. Одоо нарны тус гинэ. Одоо нарны тас түрхэл
Тэгээд нэг хөмсгөө тодруулаад нүдээ нэг жоохон ингээд борлуулаад явчих гэж бодож байна. За тэгээд энэ Beauty Japan-аас авсан. Энэ айгуу сайн билээ. Би нөгөө наадмаар хөдөө явахаас өмнө авсан байхгүй юу? Тэгээд хөдөө очиод хэрэгэлсэн чинь би нэг борлоогүй. Тэгээс би ч айгуу хурдан борлдог хүн. Ер нь л бол бараг л борлоогүй шүү нэрээ. Тэгээд ингээ нүүрэндээ түрхээд хүзүүгээрээ түрхээд энэ нэг амар юм тод зураас байгаа юм үзүүнд. Энэ гэхдээ бүр жоохноос мэл байсан. Энийг гэхдээ нэг арилган харах хэмжээ авмаар л. Гол жоохон муухай харагдуулаад идэм аа. За ингээд тэгээд одоо бол гарандаа түрхээд хэрэггүй. Хөдөө явахдаа би бол ингээд гар марандаа түрхээд явсан. За ингээд нарны цаа түрхээд энэ ингээд юу ч түрхээгүй юм шиг амар гоё. Энэ ялцгаанч малцгаанахгүй. За хөмсгөө тодруулаад болоод бүр 8 минут болсон юм шүү дээ. Так толовъя. Зүгээр ингээд хэлбэн дагуулад нэрээ энэ влогны дараа би нэг өөр влог оруулах төлөвтэй байгаа. Тэрийгээ би ингээд эдитлэхээс залах үрэл яваад. Тэгсэн мөртлөө нэгийгээ дуусаагүй ч нэгийгээ эхлүүлчихэд байгаа шүү дээ бас л. 8 сарын 12-нд нэг Франц элчин сайдын яам дээр үйл ажиллагаанд ороод тэрнийхээ влогийг би эдитлээд энэний дараа оруулнаа. Хуруу гарал. Миний батга нөгөө нэг энэ хоёр хажуу талаар батга гараад байна гэд тгсэн шүү дээ. Тэгээд уг нь овоо гайгүй болчихсон байхгүй юу? Одоо ингээд зөвхөн сорвин л үлдсэн. Тэгээд дэнсэн итгэсэн байсан чинь өчигдөр биш уржигдраас дахиад ингээд бүр нэг доор 1 2 3 гэд 3 батга гарцсан. Айгуу зүйтэй би сая нэг юм хичээсээ олж мэдсэн юм. Минт мос гэд газар байдаг юм билээ. Тэрний нэг юм хомын авч ууж үзт юм уу гэж бодоод байна. Яг ойрын хүнээсээ үр дүнтэй гэдгийг сонсцсон болохоор бас туршиж үзье гэж бодоол. Тэр чинь нөгөө нэг дотроос нь нэмжлээд тэгээд дарс үс хумс бүгдийг гоё болгодог нэг тийм юм байт юм билээ. Тэрийг туршиж үзье гэж бодсон. Одоо хоол идэх юм чинь түр уруулаа өнгөлөхгүй байж ямар ч тэгээд одоо уруулаа өнгөлөл тэгэл болоо. Тэгэд цөм мөндөө юм аа бэлдээд гарыг. Тэгээд надад болохоор нэг юм Cosrx гэж унших болов яг бол Cosrx-ийн магний пимпл патч байна. Энэ хоёр л үлдсэн юм шүү дээ. За энэ хоёр дээр нь ямар ч тач наачи. Тэгээд надад энэ нэг сайн үлдээ санагдаагүй шүү. Тэсээ дуусчихдоо. За ингээд энэ хоёр дээр наачлаа. За хоол маань болцоо одоо хоолоо гяс идчихье. Гяс ч яах вэ? Би бас одоо хоолоо удаан идчих сурч байгаа. Тэгвэл нэг хурдан иддэг байсан. Яагаад ч хурдан иддэг байсан мэдэхгүй. Айгу яаж вэрэд. Үгүй мэдэхгүй. Гэтэ ингээд хурдан иддэг байсан гэхээр гүүч юм шиг. Манай найзууд болохоор намайг ямар удаан идтiin жижигэн ингээд нэг жоохон хадчил зайчлаа суух ингээд тэгээд байдаг байхгүй юу. Тэгсэн мэт би өөрийгөө хурдан иддэг гэж боддtiin байх та. Битггүй. Одоо тэгээд манай найзууд тэгж ярьдаг. Тэгснээр дахиад удаан идэж сурч байгаа гэхээр яах юм бол.
За. За энэ ингээд дан мёг тэгээд дахианы мөчтэй. Дахианы мөчөө би ингээд шулаад тэгээд ясан чанцсан. Тэгээд өнөөдөр нэг юм хөнгөн шүл хийж идэхгүй бол ойр өдрүүдэд бид хоёр дандаа хунгар арга идсээр байгаад жоохон би хүнд өргөдсөн. За ингээд ямар тач юм үзэнгээ хоол идэж. Уг нь гэтээ юм үзэнгээ хоол идэж болдгүй юм гэсэн нөгөө нэг үзэж байгаа юм дахид яна би ч нүдэ бодсон шүү. Үзэж байгаа юм дахид төвлөрөөд нөгөө хэрэг идэж байгаа хэмжээгээ анзаардгүй гэсэн. Тэгээд нөгөө нэг цацсан гэсэн мэдрэмж өдрөө бас анзаардгүй гэд тэгдэм билээ. Тэгэхээр уг нь бол игээ сайхан идэж байгаа юм мэдрээд юм хом үзэж өөр юм татарахгүй ингээд идэх ёстой юм гинлээ. Тэгж чадахгүй байна ямар ч тач энийг багаар засахыг хичээнэ. Тийм хичээнэ. Oh, the Coachella moment. We were headliner. We did like a month of this. We work hard for this to be perfect. To get this award. And after this, I watched The Crown. Ямаа жишээс тэгээд гарахтаа ямаа бэлтгэхдээ бичээ. Юу бэлдэх бэлээ. Юу нь бол нөгөө нэг пилатеста зориулаад нөгөө рербирэгээс цүнх цагцсан гэсэн чараа ирээгүй. Тэгээд одоо энэ байгаа цүнхээ. Энэ болохоор ихтэй айгүй нөгөө нэг муу урвж авахгүй юу. Хэрвээ зүгээрээсэн болч нэг цүнх аваад шаардлагагүй л дээ. Одоо эндээ ингээд амар илэгдсэн. Тэгээд энэ ингээд доторх нь амар юм цаас шиг. За эндээ хувцас юмтай чинь би ихтэй одоо гарч өмнө авах учраас тэгээ юуны магаад зүгээр запасны энэ шорт байкер шорт байхгүй энийг аваад тэгээд нэг ийм цамц байна. Эндээ ингээд хурууга ингээд оруулчихдаг ийм цамц. Энийг авчи. Уг нь би нөгөө нэг пилатесийн хоёр юм бас зорж авсан юм аа. Тэгээд эхний өдрөө өмсөх гэхээр арай надад тохгүй эвгүй санагдаад энэ тэгээд энэ дээр болохоор нэг юм байдаг та. Энэгээр ингээд бүслэхийгээ уяад зингцчдэг. Шууд энэ дээр өмсөд. Ингэж байгаад ингээд тэгээд ингээд уучдаг та. Нэг юм авсан. Тэгээ арай эхний өдрөө яв зүгээр ингээ цамц авчиж гэж бодоод зурагчтай амьс бас авсан. Тэрийгээ хийгээд за хувц бол ингээ болчихж байгаа. Альчуур мэдээж хэрэгтэй. Би угаач нэг тийм дуусч байгаа зүгээр. Одоо би харин дахиад юу яах хэрэгтэй юм бэ? Бусд нь авч явахад хэрэгтэй жижигэн шампунь тэгээд би угаач эдгээр авчвал зүгээр юм байна. Чуур чинь марчхан юм чинь дуу төгсгөө. Энэ тэгээ хамт хийж. За игээд авч хэрэгтэй л хата. Усан дор хэмжээнд дэмжиж тавцтай орш. Яа гэм бол тавч хэрэгтэй хав тавч авах. За тэгээд би угаач дандаа нөгөө нэг дуусчихсан юмнууд бол өнөөдөрт аваа явчих. Жижиг сажиг юм гэвэл карт холдер мэдээж хэрэгтэй. Тэгээд тол за шууд шийдэж урьдчил руу очиж. Тэгээд сам нарды тос. Тэгээд энэ уруул хүрээлэгч энэ уруулын глоос хоёр авч. Ингээл явъя да. Ямар нэг түнтэйсэн ихтэй. Ихтэй нөө дэлгүүр орчим аа гэсэн штэ. Шууд явхаар гарах уу эсвэл буцаж орж ирэхээр гарах уу гэдгээ бас шийдэх хэрэгтэй юм байна. За би эхлээд дэлгүүр очиод тэгээд буцаж орж ирээд юм аваад явъя гэж бодож байна.
бол 6:30-аас юм чинь эндээс за нэг за өсрээд цагийн зайтай гэхээр 5 хальт өнгөрөөгд гарахаар байгаа байхгүй юу? Би нойрхон дэлгүүр явах учраас арай эртдэг юм шиг санагдаж байна. Юмнууд аваад гарчвал юм гойдортой юм бэ. За. Саний татсан юм энэ шүү. Зя. Бэлэн. Одоо ч өөр мартсан юм лээ. Гарын цаавч. Ямар ч тач шууд ингэж цөөхөө угаасаа бэлтцсэн юм чинь шууд энэ цөөхөө үрэл гарчээ. Одоо угаасаа 4 цаг болж байна. Би 5-аас 5 цаг гээд гэрээсээ гарна гэж бодож байсан юм чинь тэр болтол угаасаа дэлгүүр мэлгүүрээр яваад болчих واخ. Ягвалтай хоцорчж магадгүй болохоор шууд цөөхөө аваад гарчээ. Их тийм яг төмтөөс харин мөрж явмаар байна уу тийм. Цөмөн хор дээрээс. Би тэгээд гадаа гарахаараа ерөөсөө бичлэг хийж чаддгүй маа одоо тэгээд яах болоо. Ижигсэн үзнэ. За тэгээд тасгалын дундуур юм бичлэг хийхнийг дуусныхаа дараа л ингэж бичсэн дээ. Тэгээд гараад кофе намуурж нэг матча авч уугаад тэгээл харсан да. За сайл гэртээ орж ирлээ. Одоо 9 дөнгөж өнгөрч байна. Өстө гоёлаа. Гэтэ бас л шүүсээ шахууллаа. Хамаг гоё шатаад л гарч ирлээ. Бүр мат пилатес төхөөрөмжтэй нь бол нэрээ шал өөр юм байна. Гоёсан. Тэгээд ингээд студ руугээ явахдаа 5-6 мянга алхачихж байгаа байхгүй юу. Тэгээд наашаа ирэхдээ гэхээр өдөртөө гоё пилатеса хийгээд хажуугаар нь 10,000 алхалт хийгээд өстой гоё наа. Сард 8 явалт байхгүй юу. Тэгээд 7 хоногт 2 удаа болохоор бас гайгүй. 7 хоногийн бусад өдөр нь болохоор яг гэртээ мат пилатеса хийгээд ахаар яг гоё болох юм байлээ. За өстой гоё ялаа ямар тач шантарч бол гарч ирсэнгүй. Түнээр юу байдаг юм бэлээ гэсэн. Тэгээд шал дэмий нөгөө нэг хаач мач өдөрсөндөө авч явах ерөөсөө хэрэггүй юм бэлээ. Ер нь зүгээр тасгалынхаа хувцсыг гоё бастай аваа явуулах болох юм бэлээ. Энэ минь бол шал хэрэггүй. Ачуу шал хэрэггүй. Одоо гэртээ ирээл ер нь усанд цааш шүршүрт орох юм бэлээ. За би одоо хувцас угаах хоорондоо юм үзэнгээ таргаа идчихээд тэгээд нөр мүрээ цэвэрлээд ер нь бол унтан тийм болохоор ингээд бичлэгээ дуусгая гэж бодож байна. Оройдоо юм чихэргүй гоё цэцгээтэй тарааг уучаад унтаад байгаад тэгээд нэг юм олж үзээд тэр миний гэртээ хийдэг тасгалын төхөөрөмж байна. Төхөөрөмж гэж тэ нэмэлт хэрэгсэл. За тэгээд үзсэнд баярлаа. Баяртай.